Хөгсөвт 2026 олон улсын мөсний баярын хүрээнд мөн мөсөн сурын харвааны хойд бүсийн чуулга харва боллоо. Тус тэмцээнд Булган, Сэлэнг, Архангаа хөвсгөл завхан Улаанбаатараас 100 гаруй харваач оролцож цэц мэрэгнээ сорьсон юм. За мөсөн харваа нь холыг харж харавдаг учраас нүдний хараанд эрэг нөлөөтэй тамирчнаас их тэсвэр төвчээр шаарддаг гэдгээрээ онцлогтой юм. Сур харваанд одоо 2022 оноос гэж харвсан. 6 жил харвлаа. Тэгээ сая энэ мөсөн сурын улсын аврах шаргал тэмцээнээс 20 суугаас 16 онж дэд мастрын зал хүрсэн. Сур харахад бол маш их олон давуу талууд байдаг л дээ. Тэгээ бие алдрын хөгжил сайжирна, тэгээд нягтрал сайжирна, хараа бас сайхан холыг харж харвдаг. Тэгээ ер нь бол эрүүл мэндэд гэсэн маш их ач тустай тийм сайхан сурталтай ер нь. Анхудаа энэ одоо сурын хараа, мөсөн сурын хараад оролцож байна. Хойд бүсийн чуулга харваа 2026 онд сая 18 онд спортын мастер болоод 2-т орлоо бас. Өсөн дээр харах бас их чадвар юу шаарддаг юм байна. Энэ хүүтэнд бас те төвчээр хүнээ нэлээл сэтгэл санаа нэлээд сэнгэлээ те. Анхудаа харж байгаа гэхэд бас өөртөө бас баярлал явж байна та. Энэ жил энэ хойд бүсийн чуулга харваа хөгсөв мөсний хоёрын арга хэмжээнд 20 сумд 20 оноод нэгдүгээр байранд шалгарч тааж байна. Таны оролцсон төрлийн тухайд онцлог нь яг юу юм бэ? Энэ мөсөн сур маань болохоор энэ эдэр 9-ийн хүүтэнд дан ирчүүд харавдаг. Тэрүүний тэсвэр төвчээрийг шалгасан юм сайхан спорт байдаг юм аа. Мөсөн сурын харвааны онцлог гэвэл Урианхай сурын харваа гэдэг энэ Чингис хаан Сүхбай хоёрын нэг нь ураг барилдж ирсэн. Тийм харваа гэж. Энэ Ховд аймгийн Булган суманд өвлөгжүүлдэг. Одоо энэ олон улсын харваа хийгээд бүр олон улсын дэлхийд хөл бөмбөгийн зарчмаар ингэж бүр их өндөр зэрэгэлтэй юм харваа болоо. Сая Улаанбаатар хотод лигийн 20 баг харваад манай Хүсгэл аймгаас лигийн тамирчид явж оролцоод 4-р байранд орсон ийм амжилттай байна.